Сэтгэл зүй гэдэг өөрөө нэг тийм нэг гарт баригддаг үнүүдэнд харагддаггүй ийм зүйл байгаа хэдий чи энэ өөрөө маш хүчтэй гэдгийг тодорхойлсон зарим нэг тодорхойлтууд дээр одоо махан биеийн өвчлөлт сэтгэл зүй яаж нөлөөлдөг маш олон жишээнүүд байдаг те. Яг энэ нөгөө нэг салбартаа байгаад энэ тогоондоо байгаа хүний хувьд та яг энэ тодорхойлолтууд дээр ямар бодолтой байдаг вэ? Үнэхээр сэтгэл зүй гэдэг махан биеийн өвчлөлтч тэр одоо тэгэж эргээр нөлөөлдөг тийм хүчтэй зүйл мөн үү? Эргээрч сөрөөрч хамгийн хүчтэй хамгийн их нөлөөлдөг зүйл. Ерөөсөө бүр хамгийн их зөвхөн бие махбодын. Жишээ бид нэр сайхан амьдрахад хүртэл, зөв амьдрахад хүртэл, эсвэл аз жаргалтай амьдрахад хүртэл сэтгэл нөлөөлдөг шин. Сэтгэц яг нэг явж явж нөгөө сая очин нөлөөлж байгаа. Би юмд сэтгэл хангалуун байх тухай эхлэн эзтэй хамгийн энгийнээр байгаатаа сэтгэл хангалуун байх. Эсвэл хөгжин дэвжих сэтгэлгээ те. Эсвэл тогтмол сэтгэлгээнээс гарах. Эсвэл open mind болох. Юу гэхээр энэ сэтгэл бол энэ сэтгэл гэдэг байгаа энэ зүйл бол бүх зүйлд нөлөөлнө. Бид нар чиний асууж байгаа зөвхөн эрүүл мэндэд нөлөөлж байна гээл те. Бүх зүйлд нөлөөлдөг байна. Сэтгэл байж ээж тэр сэтгэл сайн хүчтэй байж ээж хүн түрүүний хэлдэг шиг яг үүндээ сэтгэлийн шалтгаантай маш олон өвчин үүсдэг шин. Хавдрын эсийн ургалтын гол шалтгаан тэр сэтгэл нь хүчтэй биш эсвэл сэтгэл нь өвдсөн байгаа хүн маш хурдан хавдар бий болдог байна. Сая ийм судалгаанууд зөндөө гарлаа сая одоо ковидын үеэр. Сэтгэл нь өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн докторгүй байгаа сэтгэл зүйн хямралтай байгаа хүмүүс маш хурдан ковид тусч байгаа. Бүр нөгөө өвдөх эрсдэл нь өндөр байна гэдэг байна. Нөгөө дархлаа дагаж ажилтдаг байна. Хүний сэтгэл ямар байхаас дархлаа тэгээд дагаж өөрчлөгдөг. Эсийн болон биеийн одоо юу гэдэг шингэний болон эсийн дархлаа гэж хүнд байдаг. Тэр дархлааны эсүүдийн болон шингэний өөрчлөлтүүд нь хүний сэтгэлийг дагаж өөрчлөгдөж ийнгээ боддоо. Сая нөгөө эдгэрээд байгаа шалтгаан чинь тэр дархлааг нэмээд байгаа байхгүй. Өөрөө өөрийнх нь тэр нөгөө тэмцэх чадваруудын сэтгэл нь хүчтэй болгоод байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр сэтгэл байхгүй болоход маш олон өвчин бий болно үстэй. Тийм биз? Тэр чи өөрөө дархлаагаа дарангуйлчих чинь гэсэн үг шүү дээ. Ерөөсөн.